Монгол Улсын эрүүгийн хуулийн 17-гийн 12 дугаар зүйл мал хулгайлах гэмт хэрэг бусдын малыг хулгайлсан бол 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Олон тооны мал гэж 8 бог, 2 бод, түүнээс дээш малыг ойлгоно. Машин, механизм гэж бүх төрлийн тээврийн хэрэгслийг хэлнэ. Мөн байнга үйлдэж амьдралын их үүсвэр болгосон зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэн. Богийг бодод шилжүүлэхдээ 1 бодыг 4 богоор тооцно. Өвөрхангай аймгийн Хархорон сум дахь Сун дундын шүүхийн тамгын газар.